За хай зөргнүүд GWT бичлэг маань эхэлж байна. За том утгагүй хүүхдийн баяр болох гэж байгаа учраас манай хамтардаг Care Store маань та бүхэндээ зориулаад GW зарлж байна. За GWD хэрхэн оролцох вэ гэхээр та бүхэн бол угаасаа мэдж байгаа. Нэгдүгээрт Care Store-ийн Facebook хаягийг лайктараад фоллоу хийн. Хоёрдугаар болохоор UK admin-ийн Instagram хаягийг дагнаа. За яагаад энэ хоёр боллыг хангаж аваа гэхээр Care Store-оос нийтдээ 3 азад нь тодруулна. Тэгээд энэ тарагдж байгаа энэ гоё бэлгийн аниме багцыг өгнө гэсэн үг. За UK admin-ийн зүгээс болохоор бас нэг азтай, одтай үзэгчтэй өөрийнхөө хувийн зүгээс бэлэг өгнө. За энэ эдгээр хоёр болцлоо хангацсан болвол мэдээж сэтгэгдэл хэсэгт ямар Instagram хаягнаас фоллоу дарсан гэдгээ шууд Instagram хаягийнхаа нэрийг бичээд оролцсон гэж бичнэ гэсэн үг шүү. Сэтгэлдээ заавал бичин манайхаа тэггүй болвол нөө сэтгэлдээс ялагчаа тодруулдаг байхгүй юу. Тэгээд 7 хоногийн дараа буюу 5 сарын 30-ны өдөр 4 ялагчаа тодруулна гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ GWD идэвхтэй оролцоорой. За мөн одоо хамтдаа сонсох гэж байгаа, үзэх гэж байгаа Scarlet Anime бол үнэхээр сонирхолтой юм байна лээ. Найруулагч Mamoru Hosodaгийн найруулсан. Тэгээ та бүхний мэдхээс гэх юм бол Мангас ба Жаалхүү, Бэл цаг хугацаагаар аялагч охин, за Чоны хүүхдүүд гэх мэтчлэн маш гоё олон сайхан бүтээлүүдийг тойрвсон байдаг. Мэдээж энэхүү анимег Шекспирийн Гамлет гэдэг жүжигээс бас сэдвлэн харанхуй фэнтези төрлийн аниме гэсэн. Ингээд хамтдаа анимегээ үзье. Тэгэд төгсгөлд нь бас ямар байсан сэтгэлээ бичээрэй манайхаа GWD идэвхтэй оролцоорой. Энэ газар амьдрал ба үхэл зэрэгцэн оршдог цаг хугацаач бас. Scarlet сэрсэн даруйда хаана байгаагаа ч ойлгохгүй, яг ямар ертөнцид ирсэн, хизээ ирснээ ч мэдгүй, энэ үеэр тэнгэрт аврах том араатан шиг зүйл харагдах бөгөөд үзэгдэл түүний бага нас руу шилжинэ. 16 дугаар зууны төгсгөл Данийн Вантус түүх эндээс эхэлнэ. Гол дүрийн охин Scarlet маань аавдаа ам, харин ээж нь бүр нөхөртөө ясны дургуй юм шиг л харагдаад байдаг. Хаан Амлет альва зүйлийг ярилцаж, ойлголцож, шийдэх зөвшөлдсөх талаас нь хардаг бол түүний дүү Claudius дайн зарлаж хүмүүсийг алж хядаж, төрөмгийлэх зан чанартай. Ямар сайндаа ахыгаа бусад улс руу дайн зарлсангүй гэж уурлаж байхав дээ. Улсын иргэдэн Амлет хаандаа дэндүү хитэгдэг, Амлет чалгаагүй маш сайн хаан, сайхан сэтгэлтэй, зөөлөн зан чанартай бөгөөд охиндоо хүртэл ус хонзон гэдэг бол ямар ч хэрэггүй зүйл, нөхөрлөлийг баримтлах хэрэгтэй гэж сануулдаг, захидаг, сургаалаа харамгүй хэлтгэлтэй. Гэвч түүний эхнэр Scarlet-ийн ээж бол шал өөр бодолтой. Нөхрийнхөө төрсөн дүүтэй явалтдаг, бүр болоогүй, хамтдаа атгах санаа өвөртлөн нөхрийгөө алга төлөвлөгөөг зохиосноор удалгүй хаан Амлетийг улсаасаа урвсан гэж буруутхан олон түмний нүдэн дээр цаазаар авахар болж байна. Хамгийн аимшигтай нь Амлет хааныг улсаасаа урваагүйг мэдсээр ээжэж түүнд зүтгэдэг байсан цэргүүд нь охиных нь нүдэн дээр аимшигтайгаар хүнөдөг. Энэ бүх гунигт үйл явдлын дараа Scarlet өш хонзондоо автан өөрийгөө хөгжүүлж хүчтэй байхаас өөр сонголт үлдээгүй. Claudius мэдээж ахыгаа хөнөөж хаан ширээн суусан бол Scarlet-ийн ээж нөхөр нь өвчээд хахад баярлаад шинэ хаантай суух жишээ нэ. Ингээд цаг хугацаа өнгөрч Scarlet-ийн нүдэн дээр дайн эхэлж олон мянган гим зэмбүү хүмүүсийг алж хядаж гэр бүлээс нь үрд мөнхийн хагцлыг үзүүлсэн ч энэ бүхэндээ Claudius дэндүү аз жаргалтай. Удалгүй улсын дээдүүд шадар сайдууд цуглах томоохон үйлчлэг болж тухайн арга хэмжээ дуусны дараа Scarlet Claudius-аас аавынхаа өшөөг авна гэж ботсон боловч гүнжийн уух зүйлд нь аль хэдийн хор хийгээд алах гээд бэлтгэсэн байдیں۔ Ээж нь бүр төрсөн охиноо нохооноос ч дор үзэж байгааг харахад үнэхээр аимшигтай. Гүнж аавынхаа өшөөгч авч чадалгүй өөрийгөө өгсөн гэж батсан ч үхэгсдийн ертөнц гэгдэх газар сэржээ. Түүний аав нь аль хэдийн хоосрол болсон бол Scarlet-ийг хордуулж алсан аав гах Claudius нь хүртэл энэ ертөнцид байгааг сонсоод дахин өшөөгөө авахар зэвсгээ бэлдэж юмхнаар юм ийсээр. Анх удаа хүмүүстэй таарсан ч үхэгсдийн ертөнцид найз гэж бол алга, итгэх хүн ч ховор, худал хийлж, хуурам михэлж түүнийг алахыг л оролдоно. Арай гэж тэндээс холдон түнэр харанхуй талхалж яхад орчин үеийн гимээр хувцас өмссөн хижирийн химээх залуу өөрийгөө үхсэн гэдэгтээ ч итгэхгүй. Энэ хаанах вэ? Ёстой сонирхолтой газар биш үү? Би бол түргэний эмч гээл ертөнцөөс тасарсан явж байна. 16 дугаар зууны төгсгөлд юун ийм хувцас байтгаа түргэний эмч гэсэн нэршилж байгаагүй гэхээр ирээдүгээс ирсэн болж таарад байна. Энэ үеэр гаднах орчин нэг тийм нам гүн тайван болж
хин нэгийг яг дайралт хийх гээд байгаа юм шиг мэдрэмж гүнжид төрөөд тэрнтэй зөв байдаг л да. Эдгээр цэргүүд бол бүгдээрээ Клаудиусийн хүмүүс манай охиныг л алах гээд бүр мөсөн хоосрол болох санаатай гэхүү дээ. Хамгийн муухай нь аавд нь зүтгэдэг байсан Корнелиус хүртэл тэнд байх өгөөд гүнж рүү дайрч одоо зүгээр үхээд үг. Энэ үхэхстийн ертөнцид хүртэл галзуурсан гүнж ав гахаас аавынхаа өшөөг авах гэж байна гэсэн цуу яриа яваад байна. Бид нарыг бити зовоогоодэ гэж авдیں۔ Тэг яг гүнжийг алах гэж байхад хижирий дууд сумаар хий тавьж анхаарлыг нь сарниулснаар Корнелиусыг Скарлетт гуй хэсэгт нь хутглаад лавна. Гэхдээ хижирий түргэний эмч болохоор шархыг нь цэвэрлэж боож өгөөл муу талын дүрд туслаад байна. Гүнж ч гэсэн Корнелиусыг алахгүйгээр авах ахыгаа л хаана байгааг асуусаар. Одоогийн байдлаар асар олон хүн түүнийг шүтэж хязгааргүй орон буюу хизээж үхэхгүй тийм газар руу явахыг хүсэж байгаа юм баха. Хижирийн амар энэ бүхний утга учирыг ойлгох биш. Битгий хүмүүстэй муудалд тэднийг өшөө инээтрэ гэх мэт сони юм яриад байгаа болохоор Скарлетт үгийг нь ч сонсохгүй. Ингээд сүрлэг улсын оргилд байх хязгааргүй оронд хүрэх шат байдаг газар руу буюу Клаудиусын байгаа газар руу явж байгаач хижирийн маань араас нь айлангаа алдсан л дагаад явж байна. Тэгээ замдаа олон саад тутгартай таарах нь мэдээж энэ зүйл үхэхстийн энэ ертөнцид ч ялгаагүй хүмүүс тэр чигтээ хоосрол болохгүй тулд амьд үлдэхийн тулд тэмцсээр хичээсээр. Нөгөө талд Клаудиус үхэхстийн ертөнцид хүртэл өөрийн хаант улсаа байгуулсан хязгааргүй ертөнц рүү орох замыг хаагаад дахиад хорон төлөвлөгөө боловсруулж Корнелиусыг гүнжийг алж чадаагүй барьж ирээгүй гээл нэвширтлэн зодж байна. Хижирий Скарлетт хоёр яман явсаар хэсэг бүлэг энгийн иргэд дээр очиж арай гэж нэг юм амс хийж хижирий сайхан сэтгэлээрээ өвгөд хөгштийг асарч цэвлэн өвчнийг нь ангааж илаашуулсаар тэгээ энэ ертөнцид ч гэсэн хүмүүс сэтгэл зүрэхтэй бие бинийгээ ойлгодог юм шүү гэдгийг эдгээр багахан хэсгүүдэд харуулж байгаа юм шиг санагдсан. Дараагийн өдөр дахин урт аялалдаа гарсан манай хоёр маргалдаад авнаа. Хижирий одоо энэ бүх үзий адалд өшөө аавна гэсэн утгагүй зүйлээ байл гээл их л баатар шиг эв найрамдах гэсэн ч юу гэж л тэгээ гээл нөгөөдүүл нь хижирийн өвгөнд орхов дээ. Бүүн дайралт тэгэл тулаан болж яхад энэ ертөнцийг захирдаг гэх юм уу нөгөө та мараат нь тэнгэрээс гарч ирэх дуун чимээнээр бүгд нуугдсан ч Валтиманд боломжийг ашиглан гүнжийг буудаад авсан. Тэг гяс имжлэхгүй бол мэдээж хоосрол болон замхар нь азар амин тус газарт нь буудаагүй болохоор цусыг нь тогтоон боолт хийгээд тэгэд Скарлетт бол одоо яасан ч яг гэл Валтиманд руу шууд эрс шулууд нь дайралт хийнэ. Гэтэл энэ гарчин аавыг нь алахад яг хажууд нь хараад сонсоод зогсож исэн цэргүүдийн нэг нь байт юм да. Тэгэл чи намайг алчвал аавынхаа үхэхээс өмнө юу гэж хэлснийг мэдэж чадахгүй насан туршдаа харамсан ухааны юм яриад бууж өгөөж халдаа бууж гин. Тэгэхээр шудраг хаан Амлиэд охиндоо хандан уучил гих ганцхан үгийг л хэлсэн байдаг. Өмнөх хаан магадгүй эцэг хүнийхээ хуваар аимшигт их нүгэл үйлдсэн төрсөн дүү болох одоогийн хаан Клаудиус авах ахыгаа уучил гэсэн санааг илэрхийлсэн байх. Гэхдээ олон зовлон бэрхшээлийг туулж одоо л түүнээс өшөө авах цорын ганц боломж гарч яхад Скарлетт үнэхээр уучлахыг дотроо ол хүсэхгүй штэ. Клаудиус руу хүрэх зам дэндүү хол дэндүү урт юм аа. Амрах богинохон хугацаанд хижирий ирээдүй буюу өөрийнхөө амьдарч исэн хотын талаар ярихад яагаад ч юм Скарлеттийн сүнс ирээдүй рүү аялаж тэнд хүн бүхэн ямар гоё аз жаргалтай, им найрамдалтай, атаа хорсол өш хонзонгүй амьдардаг гэдгийг мэдрээд сэрнэ. Магадгүй Скарлетт энэ үед төрөөгүй байсан бол хижирийтэй нэг цаг үед төрсөн бол энэ бүх зовлон, хорсол, уур хилэн, тарчлал, бухимдал гэх зүйлсийг туулахгүй байсан байх хэмээн итгэж байгаа. Үхэхстийн энэ ертөнцид ч ялгаагүй хоосрол болохын тулд яг л дэлхий дээр хүмүүс хэрхэн аж түрээ амьдардаг бүхий л зүйлсийг хийж хүмүүс ам зоогоож байгаа бол тэнд байх Скарлеттийн бага насыг санагдуулам бяцхан охин гарч ирснэ. Та өстө хөөрхөн юм аа яг л гүнж шиг би гүнж болохыг хүсдэг. Хэрвээ би гүнж байсан бол нэг л зүйлийг хийхийг хүсэж байна. Бидэн шиг хүүхдүүд өөхөх шаардлагагүй тийм л ертөнцийг бүтээмээр байна гэж хэлэхэд Скарлеттийн зүрх сийчигдэх мэт хүчтэй өвдөж өөрийгөө ийм сул дорой гүнж байгаадаа гутарсаар хязгааргүй орон руу хүн бүхэн явахыг хүсэж байгаач хорон санаад Клаудиусын цэргүүд энгийн хард иргэдийг хайр найргүй хөнөөсөөр бүр болоогүй гүнжийг заавал авчиргээд энэ нэг алиалагчиг хоёр юмдаа даатгцсан. Явж нөгөө жоохон охиныг тэндээс олзолж аваад яг ийм өсний өнгөтэй Скарлетт гүнжийг харсан хүн байна уу? Үгүй бол энэ охиныг яг одоо алахын гинэ.
Гүнж мэдээж харсаар агаад энэ охиныг өвхүүлж чадахгүй учраас гараал ирнэ. Яг уу хижирий туслах гээл нэгийг нь харуулж нөгөөхтийг нь үзэлцсэн ч ямар тааж хутгалуулсан уу яасан нэг л эвгүй олон авчлаа. Тэнд байх хэдэн зуун мянган гим зэмгүй хүмүүс бөмбөгтөлтөд хүртэж амнасаа алдаж нэг л мэдхэд хоосрал гих орон зай болжээ. Манай хоёр явсаар ингэж нэг ирлээ гэтэл хязгааргүй орон руу явах зам шат юу ч байхгүй байдаг. Бүр зүгээр л хов оосон да. Гинтэл хаанаас ч юм хоёр алиалагч гарч ирээд учир утгагүй дайраад давшлаад манай гүнжийг бараг л аалхна. Тэгээ энэ үед аавд нь зүтгэдэг байсан Корнелиус Валтимант хоёр гүнжийг хамгаалan авилаас мултрна. Тэд ч аавыг нь ямар ч гим зэмгүй өөрсдийн зүүн совиндоо биш буруу хүнд итгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээгээд хурдхан шиг л Клаудиус руу явж энэ хорвоо ертөнцийг аврахыг өршөөлөрөн гуйж байна. Саяхан л хязгааргүй орон руу явах шат огт харагдахгүй байсан бол агаарт баг багаар нүдэнд үл үзэгдэхүйц мэдрэгдэж байдаг. Энэхүү шатаар Скарлетт зөөлөн гიშгэлсээр дэндүү гайхалтай газар яах аргагүй гарч ирж байна. Тэнд харагдах хязгааргүй орны хаалга гинжлэгдсэн байдалтай байх ба хорон муу санаад Клаудиус хаалгаа нээгээд амьгүй эд зүйлтэй хэрэлдэж ажидаг. Скарлетт авах ахыгаа харсан даруйдаа үнэхээр их уур хилдэндээ баригдан аалахыг завдаж байгаач Клаудиус гинтэл би маш их буруу зүйл хийсэн. Энэ бүхэн яг юунд хэрэгтэй гэж би ийм их гим нүгэл яах гэж үлдвэ гэж авдیں۔ Тэгээ сонсон зүйлдээ итгэж ядсан Скарлетт авах ахыгаа хөнөөхөө болж би таныг уучлж байна. Гэхдээ та миний аавыг алсан нь алдаа байсан учраас ядаж охиноос нь уучлал хүсээч гэсэнд Клаудиус хөгчөө амжигл уйлаад хачин царайлсан байж ийснэ. Шууд Скарлетт руу нулимснаа. Битгий хуц. Харин ч аавыг чинь алхаас өмнө илүү ихээр тамлан зовоож тарчилгаж алах байсан юм. Тэгсэн бол үдэд чи миний өмнөс сүрэх чадваргүй болох байсан гэж аим шиг гүйгээр амнаас нь эдгээр урсан гарна. Тэгэхэр хаалганы өмнө сүгдөөд бүх бурууга хүлээсэн нь зүгээр л жүжиг байсан за. Хаалга тэр худал үгсийг сонсоод магадгүй нээгдэн гэж ботсон байх. Дахин хуурдсан гүнжийн хувьд бол зүгээр л амьдын там мэт санагдаж хоёр нүдийг нь сохлох гэж байдаг. Яг энэхэн мөчөд аавынх нь хэлсэн уучил гих үг чихэнд нь тодоос тод сонсогдож тархин яг задрахж байгаа юм шиг болоод Скарлетт заавал өшөөгөө авах уу эсвэл бүх зүйлийг уучлах ёстой юу гэдэг хоёр хэцүү сонголтод хүрнэ. Гэхдээ эцсийн дүндээ хин нэгний өшөөг уур хилэндээ баригдаж авснаар яг юунд хүрэх вэ? Энэ олон жилийн турш Скарлеттийн зүрх сэтгэлд өөрийгөө ойлгох, өөрийгөө юу хүсэж байгааг ч мэдгүй зүгээр өш хонзондоо баригдан амьдрснаа ухаарснаар тэнгэрт үүл хуран туслаар бороо шивэрсээр өтгөн манан донд түүний аавын дүр төрх харагдаж охиндоо сургамжтай бөгөөд цөөхөн хідүү үгсийг захиж үлдээн. Миний охин одоо өшөө аавна гэсэн бодлоо бүр мөсөн зогсоо. Үзийн адалт өш хонзонд идэгдээгүй өөрийгөө бүтээ. Аав нь чамайгаа цаашдаа амьдралаа үн цэнтэй, аз жаргалтай өнгөрүүлээсэ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэж чадвал аавынх нь хүсэл биелэж байгаа гэсэн гайхалтай хитгэн үгийг хэлээд утаа мэд замхран одно. Яг л энэ бүхэн Скарлетт гүнжид дутагдсан юм шиг тэрээр асгартлаа уйлж гэтэл энэ боломжийг ашиглан муу санаад Клаудиус юу гэж засархав охиныг алах гээл дайрж агаан. Тэгэд муу санаа бие отно гэдэг шиг барьж байгаа сэлмэндээ нэг сайхан аянганд цахиулан өгөх гэж ахтаа хүртэл шуналтаа авцаар хоосрол боллоо гэж. Тэгэхэр хүмүүс энэхүү ертөнцийг хязгааргийн оронд хүрэх зам гэж боддогч яг үний эрэхтэй энэ бол амьдрал ба өвхөл зөрчилдөхгүйгээр хамт орших ертөнц байжээ. Хижирий Скарлетт хоёрын айл нэг нь амьд буюу өвхээгүй байгаа бөгөөд нэг нь одоо сэрэг цаг нь аль хэдийн болсон, амьд нэг нь энд удаан байж болохгүй юм лээ. Гэхдээ Скарлетт өвхээгүй, хижирий өвгсөн байдаг. Тэр ажиллаа хийж явж байхдаа хүмүүсийг аюулд оруулахын тулд хамгаалan нэгэн алуурчинд хутгалуулан сэхэн дахта аль хэдийн нас барснаас сүүл сансан гэдгээч Скарлеттэд хэлэхэд тэрээр бүр маш их гуниглаж түүнийг явуулахыг хүсгүй байгаагаа хэлж асгартал уйлсан ч энэ бүхнийг хүсснээрээ өөрчилж болохгүй. Гүнжийн хувьд амьдрах ямар ч хүсэлгүй алсан бөгөөд өөрийнхөө оронд хижирийг дэлхий рүү явуулах гэсэн ч ямар ч тийм боломж байхгүй, хижирий ч зөвшөөрөхгүй. Угаасаа хижирий Скарлеттийг буцаж очиод өөрийн нэр хүндээ олж аваад дараагийн үеийг дайн дажингүй эрүүл авч явахыг хүсэж байгаа. Хэрвээ тэгж чадвал хижирий ч ирээдүйд үхэхгүй байх магадлалтай. Ингээд нэг л мэдхэд гүнж өрөөндөө сэрж байна. Одоо цагт Клаудиус Скарлеттэд зориулж бэлтгэсэн хорийг өөрөө ууж амь насаа алдсан бол ээж нь бол миний нөхрийг алсан энтергээл орилоо солиороод байдаг. Ингээд чин хатнаа хүлээ авч ард иргэдийнхээ өмнө зогсоод тэрээр өөртөө итгэлтэйгээр
Миний ард иргэдээ, хэрвээ та нар намайг удирдагчаар хүлээн зөвшөөрвөл би та бүхний аз жаргалын төлөө үйлчлэх болно. Дайсагнал биш, эвлэрлийг сонгож, хүүхдүүдийн үхлийг зогсоож, саад тотгор тулгарсан ч гэсэн эцээ хүртэл зогсохгүй урагшлах болно. Дайны төгсгөлийг хүсэж ам үргэцэн зүрх бүхний төлөө, аз жаргалыг хүсэх ирээдүйд төрөх бүхний төлөө гэснээр түүнийг албан ёсоор ард иргэд хатан хаанд өргөмжилж, хижирий дамлалсан амлалтаа биелүүлэхийн тулд Скарлетт одоо илүү их амьдрахыг хүсэж байна. Тэр гайхалтай ирээдүйг бүтээж чадна гэсэн итгэл төгс зогсож байна. Ийхүү Шекспирийн эмгэнэлт түүх Мамору Хосодогийн ертөнцид өшөө авалтын цост мөрөөр бус өршөөл инэрлийн гэрэлт жимээр төгсөж байгаамаа. Хүн бүрийн дотор өөрийн гэсэн Гамлет оршдог. Тэр нь биднийг өнгөрсөн үеийн шарх гомдол цөхрөлдөө хүлэгдэж оршихуу, эс оршихуу гэх эцэс төгсгөлгүй эргэлзээнд унагадаг байж болох юм. Гэвч Скарлетт гүнжийн түүх бидэнд нэгэн чухал зүйлийг сануулдаг нь жинхэнэ ялалт гэдэг дайснаа дарах биш, харин өөрийнхөө доторх үзийн хадалтыг дийлж уучлалын гараа сунгах тэрхүү агуу зоригаажээ. Өнгөрсөн үе ол биднийг хордог хүлээс биш, харин ирээдүй рүү алхах туршлага байх ёстой. Магадгүй өнөөдөр таны сэтгэлд хэн нэгнийг үзийн ядах бараан үйл хурсан байгаа бол Скарлеттийн адил тэрхүү гинжийг таслан хаяж өөрийнхөө амьдралын шинэ бүлгийг өөрөө бичиж эхлээрэй. Учир нь харанхуй шүнийг зөвхөн өөрийн гэгээн туяал ялан дийлдэг шиг зүрхний гүндэх өшөө авалтыг зөвхөн хайр, инрэл, уучлал ангааж чаддаг байх. Эцэст нь гэж хэлэхэд зүгээр л өөрийнхөө алдааг уучлж маргаашийн өөртөө боломж олоход л хангалттай бид бусдыг уучлснаар тэднийг чөлөөлж байгаа хэрэг биш, харин өөрийнхөө сэтгэлийг тэрхүү хүнд ачаанаас чөлөөлж байгаа хэрэг юм аа. Таны амьдрал бол хин нэгний бичсэн эмгэнэлт зохиол биш, харин таны өөрийнхөө гараар бүтээх гэрэлт түүх гэдгийг хизээж битгий мартаарай. Тиймээс өнгөрсөнтэйгөө эвлэрч ирээдүгээ инээмсэглэн угтах юм шүү. Өшөө авалт таныг өнгөрсөнд үлдээдэг бол уучлал таныг ирээдүйд хөтэлдэг. Сонголт таны гарт. За ингээд дараагийн гайдаараа удахгүй уулзахай манайхаа гоё сэтгэлдлүүдээ бичээрэй. Зүрх